боломжууд байдаг. Монгол бичгийн гайхамшигыг нэн харуулсан түүний бүтээл. Ерөнхий боловсролын сургуулийн анги танхимаас эхлээд ихтэйд сургууль, урлаг соёлын газарт хэдийнэ хүч тэр хэмжээгээрээ бахархах сэтгэлийн утсыг аандаа хөглөнө. Эрхэм сайхан багшийн бүтээл туурвал орчин цагийн монгол хэлний судалгааны чиглэл хуучин одоо монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх энэ үйл ажиллагаа бол сүүлийн одоо манай сургуультай хамтарч ажиллаж байгаа миний одоо мэдэх хэмжээгээр бол сүүлийн 6-7 жил бол нэлээд их сайн юм бүтээл ажил болж ирж байгаа. Тэгэхээр зэрэг хуучин монгол бичгийг ингэж Дархан уул аймгийнхаа хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, Монгол соёл уламжлалаа хүүхэд залуучуудад эзэмшүүлэх, одоо төр засгийн маань бодлого хуучин монгол бичгийг бол түгээн дэлгэрүүлж энэ хүүхэд залуучуудад сургах энэ үйл ажиллагааны хүрээнд бол эрхэм сайхан багш маш их зүйлийг хийж байгаа гэж би боддгийн. Эрхэм сайхан багшийн энэ хуучин монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхээр хийсэн энэ үйл ажиллагаа бол ерөнхий улс төрийн сургуулиудын одоо монгол хэлний хичээлийн програм, монгол хэлний хичээлүүдийн танхимуудад одоо нэлээд түгээн дэлгэрсэн их ач холбогдолтой. Нөгөө талаас нь харах юм бол урлагийн бүтээл хэлбэртэй ийм одоо сайхан ажил болж явж байгаа. Тэгэхээр зэрэг манай сургуультай бол эрхэм сайхан багш бас хамтарч ажиллаж оюутан залуучуудад энэ орчин цагийн монгол хэлний найруулга зүй хэл зүйн одоо бүтэц тогтолцооны талаар их сайхан лекц уншиж хичээл орж исэн өөрөө энэ талаар бол судалгаа шинжилгээний ажил хийдэг өөрийнхөө энэ ажлынхаа зэрэгцээгээр бол судлаачийн байр сууриас ханддаг ийм одоо сайн багштууд үгүй арга зөөж бас ийм судлаач ийм залуу юм байгаа нэлээд одоо энэ ажилдаа бол нууцтай ханддаг нь бол би бас нэлээд үнэлж бас нэлээд бахархаж явж исэн одоо ч бол бахархсаар байгаа. Тэгээд ч би энэ эрхэм сайхан багшийн хийсэн энэ монгол бичгээр дэлхийн болоод өөрийнхөө орны энэ шедевр зохиолууд энэ одоо Монголын шилдэг гэсэн энэ зохиолчдын энэ шилдэг бүтээлүүдийг монгол бичгийн хэлбэрт монгол хэлбэр дүрсэнд ингэж буулгаж түгээн дэлгэрүүлж байгаад бол маш их сэтгэл хангалуун явдаг. Альва урлагийн бүтээлийг туйрахтаа цаг завыг үл огоор нь хийх бөгөөд түүнд сэтгэл оюунаа зориулан байж сонгодог хэлбэрийг олдог жамтай. Бүтээл туйрах гэдэг нь нэг талаасаа хөдөлмөр, нөгөө талаасаа сэтгэлийн их ариусгал болдог хэмээн хүүрнэх нь бий. Эрхэм сайхан багшийн хувьд монгол бичгийн олон төрөл хэлбэрийг цааснаа тэрлэн суугаад хэрэглэгшин сэтгэлийн альжаал, оюуны тайвширлыг олж цаашид ихийг хийж бүтээхийг хүсэл оргилдог гэлтэй. Нэг бичвэр, нөгөө татлаг оюуны бүтээл, шавнартаа монголчуудаа өвөг дээдсээс уламжлан ирсэн бэлэг оюун гэд түүний сэтгэлийн хүчийг татах мөч олон. Энэ л их бэлэг оюутаа бүтээлийг хэдийд намжуулдаг юм болоо гэх асуулт аандаа урган гарах билээ. Энэ бүтээлүүдийг би бол ерөөсөө тэр ажлын одоо зав зай амралтын өдрүүд гэдэг юм уу эсвэл одоо ажил дарсны дараа өөрөө цэцгаантай эсвэл одоо гэр орондоо ингээд хийж байна. Ер нь одоо аль болох тэр чимээгүй орчинд анхаарлаа одоо нэлийн төвлөрүүлж идэ ингэж хийхгүй бол эн чинь нэг бичээд тэрийг арилгана гэж байдаг. Засна гэж байдаг. Одоо жишээлбэл ингээд хар хурд хөвгний тууж гэдэг ингээд энэ одоо хуйлмал одоо манайхны уламжлал шүү дээ. Ингээд энэ чинь бүр ингээд их сонд. Энийг би ингээд бичээд явлаа. Энд алдчих юм бол энийг ахаа шинээр биччихсэн байхгүй. Яагаад гэвэл одоо буруу алдаатай юм гэж харах болохгүй учраас. Тийм учраас энэ дээр бол анхаарал одоо маш нэлээд сайн төвлөрсөн ийм хаста байна. Иймэрхүү ажил байгаа. За тэгээд энийг бичснээр одоо түрүү би хэллээ одоо их тийм амралт таашаал авдаг. Тэр одоо өдрийн одоо ажлын их ачаалал эсвэл одоо хэндгэнтэй муудалсан юу яасан байдгийг бол тэр бүгд мартагдана. Яагаад гэхээр бүх юм энэ анхаарлаа энэ төвлөрүүл. Тийм учраас эн чинь бас нэг талдаа өөрийгөө одоо бас амрааж байгаа нэг тал. Зүгээр их чимхлүүр ажлын хувьд одоо хараач хилэн нуруу муруу хөшин одоо их ажил болно л доо. А гэхдээ ямар нэг байдлаар
нөгөө орчноосоо тасраад эндээ одоо шингээд ингээд яадаг учраас их сайхан амралт болж өгч байгаа. Тэрүүгээр их бахархдаг. За дараа нь яг өөр нэг юм бол энд дагаж одоо хүүхдүүд багшнаар одоо хүмүүс юм хийж байгаа. Миний хийсэн зүйлийг зарим нэг газар одоо сонирхож авч одоо хүүхдүүдэд үзүүлж харуулж ингэж олон одоо монгол бичгийг судлах, сурталчлах ажилдаа нэлээд ашиглаж байгаа. Миний одоо бас бахархлаа. Эрхэм сайхан гэх багш өөрийн бүтээлийн үзэсгэлэнгээ хэдэнтэй гаргаж олонний хүртэл олгожээ. Нийслэл Улаанбаатар, Дорноговь, Дархан ул аймагт гаргасан үзэсгэлэнгүүд хүн бүхний магнаг тэнийн баярлуулж монголоор омгших, өвөг дээдсээрээ бахархах тэр сайхан цаг мөчийг хүртээж байсныг олон хүн гэрчилнэ. Энэ л хүний хийсэн бүтээсэн бүхэн Монголын боловсролын салбарт өөрийн гэсэн өнгө төрхөө олсон, цахиур хагалсан бүтээл болохыг яамныхан сайд хүртэл гэрчилдэг гэд бодоход хичнээн сайхан. Босоо сайхан монгол бичгийг одоо хүн болгон мэдчих ёстой гэж үзэж боловсролын салбарын хөтөлбөрт ордог. Эрхэм сайхан багшийн урд нь би үзэсгэлэнгийг үзэж исэн. Бас их зөвхөн нэг монгол бичиг заах биш. Тэрнийг бас урлагтай уялдуулсан шин сонин сэтлүүд болсон их сайхан бүтээлүүд хийдэг юм байна лээ. Жаданбаагийн эрхэм сайхан бол багш хүн. Монголын багш нарын нэг л хэлтэрхий. Гэсэн ч өөрийн гэсэн бүтээл туйруулаараа олонд хүрсэн оюуны соёлоороо нэгэн дардан замын эхэнд тэр гарчээ. Багш хүн шавьдаа гэсэн өгөөмөр сэтгэлээр их болсон хэл бичгээ атгаад өгчих юмсан гэсэн сэтгэлийн үзүүрээс нэгэнтэй атгсан хүн. Тэрээр монгол бичгийн оюуны их бүтээлийг нэгэн дээвэр доор цуглуулan түүнийг уншиж судлан олонд түгээхийн зэрэгцээ монгол бичгтэйгээ бүхнийг холбож бүхнийг түүн рүү чиглүүлэн явдаг нэгэн. Тэгэхээр монгол бичгийг одоо өсвөр хойш үеийнхэнд өвлүүлж хадгалуулах. За өмнө нь одоо хуучны эртний уран зохиол бичиг дурсгалын зүйлийг өсвөр хойш үеийнхэнд одоо уншуулах, судлуулах, монгол одоо бахархлыг төрүүлэх энэ чиглэлээр бид нар багш бид бол нэлээд зүйл хийдэг. Тэгэхээр энд бол миний одоо хувийн цуглуулгад байгаа номууд голдуу байна. За жишээлбэл энэ одоо 89 онд анхаарч ирсэн энэ Монголын нуус тавч байгаа энэ гар бичмэл хэвлэл мэлэгтэй одоо Ахмад багш нарын холбооноос гаргасан ийм одоо зүйл байгаа. Мөн 282 бүлэг зүйл 12 бүлэг нуус тавчааг одоо ингэж байдлаа. Иймэрхүү судар байдлаар гэж хийсэн. Ийм зохиол байна. За дээр нь одоо өвөр Монголын хүүхэд залуучуудын хэвлэлийн хорооноос гаргасан Монгол тууцсын чуулган, шүлгийн чуулган, найруулын чуулган гэдэг эртний уран зохиолууд энд бол байгаа. За энд Чингисийн 9 өрлөгтэй өнчин хүүгийн цэцэн шаштрар ч юм уу, Чингис хааны бэлэг, оюун түлхүүр гэх мэт одоо сургаал зохиол. За энэ одоо 90-ад оны үед одоо анх нөгөө Монгол төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөхтэй холбогдуулаад 1-р ангиас ахлууд зааж байсан энэ цагаан толгой байна. Энэ унших бичиг байна. За мөн тэр үед та гарч ирсэн энэ сурахчгүйд. За яг одоо монгол бичгийг одоо бүр аагаас нь эхлүүлээд ингээд заадаг. За тэгээ хойно унших, дасгал, масгал ажил юмнууд байсан. За энд бас нэг их сонин ном бий. За энэ бол миний анх одоо монгол бичиг сурч байсан энэ гарын явлага. Энэ монгол бичиг дугуйлан гар суралцсан шүү дээ. Тэгэхээр бид нар чи 90 онд анх энэ бичгийг одоо сурч эхэлж байсан. Энд нь одоо ингээд гараараа яасан. За энэ бол манай багшийн одоо хийсэн ном л доо. Осор гэдэг одоо багш байсан. Тэр хүний одоо осор гэж нэг өсгийн дүрм зохиосон, дамжин сургуйтай зохиосон осор гэдэг багш шүү дээ. Энэ одоо энэ номоор би одоо анх сурч байсан. Одоо энэ хил нандинсан байгаа тухай үед одоо галгаруутаар хавцлаад карвантай хийгээд одоо ингэ явж ирсэн. За тэгээд одоо сүүлд энэ Монголын орчин үеийн уран зохиолуудыг энэ одоо уран Эрдэнэсийн чуулган гэдэг одоо ингээд 2 3 дэвтрээр гарсан. За энэ оюун түлхүүр. За энэ тойл бичгүүд энэ их чухал. Жишээ нь монгол хүний нэрийн хадмалт тайлбарт энэ гарсан. Энэ улсын төв номын сангийн захирлаасан Сэржээгой, доктор Сэржээгой бичсэн энэ ном. Одоо ерөөсөн нэрээ зөв бичгээс л эхлэмээр юм шиг байна бид нар. Нэрээ буруу хичээл эхлэхээр чинь ямар ойлго авах тийм ээ. За тэгээд бас нэг чухал зүйл бол энэ тойл бичгүүд. Сая би нэрийн тойл байлаа. Энэ бол одоо нөгөө
алдартай цэвлийн тойл гэдэг чинь тайлбар тойл. За тэр одоо нөгөө хуучин уламжлж чинь шүү дээ. Одоо нөгөө нэрийнхэн дардсыг одоо ингэж яадаг. За энэ цэвлийн тойл бол одоо сургалтанд гол барьж байгаа энэ тойл байна. За хуучны тойлбол одоо энэ шагжийн тойл гэдэг. Энэ шагжийн тойл энэ болохоор Монгол үсгийн дүрмийн тойл. Энэ зөв бичих дүрм. Энэ болохоор Монгол үгийн тайлбар тойл. Үгийг тайлбарласан. Одоо ийм хоёр батыг бас одоо гаргасан. Энэ бол бас л ховор одоо мундаг ийм хэрэглэгдэхүүн байгаа. За сүүлд энд энэ хүний гаргасан энэ Дамжав, Солон, Алтан од гэдэг энэ хүмүүсийн гаргасан Монгол, Орос, Англи одоо ийм тойл. Ийм одоо тойл бичиг байгаа. Монгол, Орос одоо ингэ тайлбар тойлтой ийм одоо тойл бичиг гаргасан. За өөр одоо энэ за энэ нуус товчоо байна. Одоо саях гэхэд одоо энд бас ийм ном гарсан. За энэ болохоор 2009 онд гарсан ном байна. Жилийн. За энэ монгол бичгээр одоо унших бичиг. Монгол бичгээр унших одоо түүхэн бичвэрүүдийг одоо нөгөө бол хорголжин бар, модон бар, хулсан үзэг, төмөр үзэг гэдэг бүхэл бичгийн төрлүүдийг авчихсан. А дээр нь энэ эвхмэл үсэг. Түрүү миний яриан дээр гарч ирсэн. Эвхмэл үсэг. Үсгийг одоо яаж авах вэ? Дур дураараа авахгүй. Энэ бол бас тодорхой зарчимтай. Дур дураараа авах юм бол эн чинь хинч уншихгүй зөвхөн өөрөө уншдаг юм болно шүү дээ. Тэгэхээр энэ ийм одоо сайхан ном. За тэгээ хойно бас түүхэн дурсгал бичгүүдийг оруулсан. Энэ манай багш Батбаяр гэдэг одоо хүний бичсэн ном. Энэ шав эрхэм сайхандаа дурсгал байна гэж бичсэн. Ийм ном байна. За одоо сүүлийн үед би бол нэг ийм ном цуглуулад байна. Энэ жишээлбэл энэ Туяагийн уран бүтээл гэдэг энэ өвөр Монголын одоо уран бичлэгтэн нэмэгтэй хүн байна. Энэ хүний одоо зохиол бүтээлүүдийг бичсэн. За энэ өвөр Монголын бичлэг бол бас жаахан өөр. Яг одоо манай одоо бидний бичээд байгаагаас бол ер нь нэлээд өөр. Яагаад тэгэхээр энэ би миний ойлголтоор бол энэ ханзны одоо бас нөлөө байна. Нөгөө ханз үсгний одоо зурлаг бичлэгийн хэв маяг тийм ээ. Тэрнээс одоо шууд хараад одоо уншихад бол бас нэлээд өөр харагдаад байгаа шүү дээ тийм ээ. А тэгвэл одоо энд манай зохиолч зураачдын гаргасан Яруу найраг уран бичлэг гэсэн одоо ийм ном гарсан. Энэ номын бас нэг их сонирхолтой тал нь бол энэ ерөөсөө англи хэл монгол бичгээр хослуулж гаргасан ном байна. Энэ дээр кириллээр бичсэн нэгч байхгүй. Тэгэхээр энэ чинь бас л одоо их гайхамшигтай сонирхолтой ном болж байгаа. За энэ одоо Бат төмөрч гэдэг юм уу эсвэл одоо Мэндэ оёгоо зохиолж энэ одоо Саруул буйнч гэдэг юм уу Чимэд дорс. За энэ Нар мандах Батбаяр гэдэг Бадрал. За энэ одоо за энд бас нэг санаа авах хэрэгтэй зүйл бол энд нөгөө нэрийн дардс буюу одоо ховын тамгыг энэ бол маш олон янзаар хийсэн байна. Энэ бүх юмнууд одоо эндээс бас үзэж болох ийм одоо сонирхолтой сайхан номууд гарсан.